одоо энэ парламентын үйл ажиллагаатай танилцж одоо хууль тогтоох үйл ажиллагаа болон ямар одоо процедураар энэ одоо улс орны бүхий үйл ажиллагааг удирдах чиглүүлж явдаг юм бэ гэдгийг танилцж авна гэдэг бол илүү одоо боломжийг та бүхэнд бусад хүмүүсээс илүү олгож өгч чадж гэнэ гэж би харж байна. Улс оронд мэдээж бол зөв сэтгэдэг, зөв бодолтой, тэрнээс гадна маш тодорхой одоо цаг үеийн шаардлага хангасан боловсралтай ийм хүний нөөц шаардлагатай. Манай хүний нөөцийн одоо суурь нь бол өмнөх үе байсан, одоо үе байгаа. Цаашийн таа бүхэн байна гэдэгт бол огт эргэлзэх ёсгүй. Хичээл номондоо болон сурж байгаа чиглэлээр илүү эксперт болж илүү мэрэгшиж яваараа гэх юм бол тэр чамайг хүсвэсээгүй тэр салбарыг чинь шийдвэр гаргах юм руу оролцоонд аваад ирнэ. Диссертацаа бичих гэж бол магадгүй хиймэл оюун чиний сонирхож байгаа салбарыг хэрхэн дараагийн 10 жилдээ нэг тийм 20-30 жилийн хэрэггүй 5 жилдээ хэрхэн тэр чигээр нь өөрчлөх вэ те. Тэр энэ талаар судалгаа хийдэг ч юм уу тэр боломжийг битгий алдаарай. Хэн илүү ойлгох тоолонд чиний өрсөлдөх давуу тал илүү л байх болно. Тэгээ сурсан мэдснээ амьдралд хэрэгжүүлээрээ тэгээ нийгмийн одоо нийгмийнхээ төлөө дуурдаг дуу хоолой байгаарай. Хүсэл тэмүүлэлээ битгий орхиороо, хүсгээс битгий хичээрээ. Юу ч хамаагүй хүсэж байгаагаасаа битгий санаа зовоорой. Төрийн байгууллагад гарч буй шийдвэр батлагдаж буй бодлого, за хууль тогтоомж бүрэн, за улс орны хөгжил, нийгмийн амьдрал, иргэдийн өдөр тутмын амьдралд шууд нөлөө үзүүлдэг. Учир одоо төрийн албанд ажиллана гэдэг нь за ард иргэдийн өмнө үлээх одоо маш өндөр хариуцлага юм байна гэдгийг бол ойлгож авсан. Энд ойлгосон зүйл нь юу вэ гэхээр өмнө болохоор за сонгуулийг ер нь өгчөхөд л болох юм байна. Очоод нэг өгөөд нэг цэгч орон дээр нэг юм зуруулаад тэрийг гайхуулах болох юм байна гэж боддог байсан бол одоо бол гишүүдийн мөрийн хөтөлбөр нь юу юм? Тэгээ тэр мөрийн хөтөлбөрөөр юу хийх гээд байгаа? Энэ нь одоо ингээд засгийн газар Монголын нөхцөл байдалтай уялдаж байгаа юм уу? Мөрийн хөтөлбөрүүдийг авах хэрэгтэй. Тэгээ тэр нөгөө памфлет тараагаад явдаг те хаалга тогшхотон тайлаад тэрийг ингээд бүр асууд судлаад сайн судлах хэрэгтэй. Түүнийхэн үндсэн дээр хэний ч нөлөөнд таталгүйгээр өөрийнхөө зөв гэж бодож байгаа сонголтыг залуучууд бид бас өөрсдөө хийх хэрэгтэй болов. Тэгжээж манай Монгол улсад багц зөв нэмрээ орж чадсан болов гэж бодож байна. Тэгэхээр яг өөрийнхөө мэргэжлийн дагуу төрийн одоо бодлого боловсруулах, хууль тогтоох энэ ажилд нь гар бие оролцож, за тэгээд улсын хурлын гишүүндээр ерөөдөө дадлагдчих хөтөлбөрт оролцсон. Яг ингээд төрийн ордонд үйл ажиллагаатай танилцаж, за тэгээд ер нь ажил ямар дэс дараалалтай яг яаж явдаг гэдгийг яг биеэрээ мэдэрч суралцсан хамгийн чухал байлаа. Би залуучууд хууль тогтоох үйл явцыг ойртуулж парламентын боловсролыг энэхүү чухал хөтөлбөрт санаачилж үүсгэн байгуулсан улсын хурлын гишүүн Цэнгүүн болон улсын хурлын тамгын газар парламентын судалгаа хөгжлийн хүрээлэн Монголын оюутны холбоо болон энэхүү хөтөлбөрт үнэтэй хувь нэмрээ оруулж биднийг дэмжиж ажилласан улсын хурлын нийт гишүүд тэдний ажлын албаны хамт олон чин сэтгэлийн талархал илэрхийлмээр байна. Энэ бүх цаг хугацаанд бүгдээрээ хоёр талаасаа хичээсэн, их хурлын талаас гишүүд маань бас их хичээлттэй байлаа, оюутнууд маань бас хичээлээ. Тэгэд энэ бүх хичээл зүтгэлийн үр дүн маань бол сайн цагийг авчирна гэдэгт итгэдэг. Тэгээ сайн цаг ирж яваа. Бүгдээрэнд баярлалаа.